За Эрдэнэтр болон тавтай морил өнөөдөр бид бүхэн маш жижигхэн видеогоор нэг чухал зүйлийг хэлэх гэж байна. Энэ юу гэхээр хитрхи сайн хүн байх нь яагаад асуудал дагуулдаг талаар ярилцах гээд байна. Сайн байна гэдэг үг бол яалтчгүй тийм эерэг санааг илэрхийлдэг гэсэн маш олон тохиолдолд бид одоо бусдад таалагдах гэж юм уу? Одоо юу гэдэг асуудал үүсэхгүй сайхан зантай байх гэж найрсаг байх гэж хит өөрсдийгөө жижигрүүлдэг доош нь ордог ч юм уу иймэрхүү байна. За тэгээ энэ талаар бол твит дээр бол нэлээд ярьжсэн. Тэгээ эндээс үүдээд би яг хэрэгтэй хитрхи сайн байх нь ямар эрсдэл дагуулдгийг харуулсан одоо 6 жишээ, ердөө 6 жишээг та бүхэнд одоо танилцуулж ярих гэж байна. За нэгдүгээр шалтгаан юу гэхээр хитрхи сайн байх юм бол хүмүүс таныг амархан ашиглаж эхэлнэ. Одоо энэ цаг энэ бусрамг одоо ороо бусгай муухай хүмүүстэй их нийгэм биш үү? Энэ үед одоо зөв шүү, тийм ээ гэж бүгд тааруулж одоо зөвшөөрдөг байх юм бол хүмүүс таныг одоо үргэлж бусдад тусалдаг одоо үгээр байдаг юу гэдэг тийм байдлаар хүлээгээд авдаг дотроо ойлголт төрчдөг. Ингэснээр одоо таны санал оролцоог тэд өдөр тутамдаа байнга л одоо зөв гэж ярьдаг хүн гэж ойлгоод төдийлөн үнцэнтэй гэж үзэхэ болждөг. Гол санаа нь таны одоо дотоод бодол төр сэтгэл үйлдлийн чинь байнгын л байдаг тийм байгалийн зам мэтэр ойлгох болохоор танд одоо талархаа болж хамгийн гол нь таныг хүндэтгэхэ болно. Зүгээр л одоо хэлсэн болгоныг yes гэж яддаг хүн ойлгож чинь шүү дээ. За хоёр дахь чухал шалтгаан юу гэхээр таныг хүндлэхгүй байх магадлал маш ихээр өснө. Энэ юу гэж нэхэр хитрхи сайн харагддаг хүн үргэлж одоо хүлцэнгүй одоо юу гэдэг те дуулууртай гэдэг ч юм уу тийм ойлгох эрсдэл үүсдэг. Тэгэхээр таныг амархан буулт хийдэг, үгүй гэж хэлдэггүй, хатуу байр суурь баримталдаггүй тийм байдлыг нь анзаарсан хүмүүс таны үзэл бодлыг ерөөсөө оошоодгүй үл тоож эхэлдэг байна шүү дээ. Таны үгийг тоолохгүй танд одоо тулгын шаардах маркер юм хэлдэг чи тэгээч дээ ингэж дээ гэд тэгээд мэдээж хэрэг хариулт нь таныг одоо зөвшөөрөх байх гэж бодоод ийм тулгадаг гэсэн үг. Тийм хандлагатай болчихно гэсэн үг. Үр дүнд нь таныг одоо өөрийгөө хүнлэмжч нь буураад хувийн орон зай чинь бол нэр төрдөө жоохон тийм доошоо орж байгаа юм шиг санагдах болно шүү дээ. Ийм бол хэрэггүй. За гурав дахь шалтгаан нь юу гэхээр та дандаа ингэж бусдад сайхан сэтгэлээр өгдөг хүн болоод үлдчихнэ хүмүүст. Одоо юу гэж нэхэр сайхан сэтгэлтэй байлаа, эерэг байлаач гэд үгүй би чадахгүй, үгүй шүү гэж хэлж сурахгүй бол та бүхнийг өгөөл тийм ээ тийм гэдэг хүм байгаадах юм бол эргээд авах зүйлгүй нэгэн болоод хувирчих шүү дээ. Бусдад таалагдах хүсэлтэй автаа ч юм эсвэл одоо юу гэдэг татгал зүйл эвгүй байдалд орно яана санаа зовж гэн гэх ч юм уу. Тийм айцаасаа үүдээ та өөрийгөө өөрт байгаа тэр нөөц уулцоогоо дэндүү их зарцуулаад үрэн таран хийгээд дараа нь өөрөө хоосон үлдэн шүү дээ. Ийм эрсдэлтэй. Тэгэхээр нэг л мэтгэд одоо таны сэтгэл хоосроод би дандаа л тусалсан харин тэд над юу ч өгөө би ингээл хоцорлоо гэдэг ч юм уу. Тийм гомдолт хийдэг болно. Гомдол их тээх юм бол аюултай. Гомдол чинь дайсагнал болж хувирдаг байхгүй юу. За дөрөв дэх шалтгаан. Бусдад ингэж хит их ашиглуулад байх юм бол сайхан сэтгэлтэй байгаад байх юм бол дараа нь одоо burn out болоод үлдэх аюултай. Хүн болгон туслах сайхан л та мэдээж хэрэг. Гэтэ чиний сайхан санаа тэр сайхан сэтгэлийг чинь ашиглахсан хүмүүс дандаа гарч ирдэг ард чинь байдаг гэсэн. Хэдэрхий одоо nice байх юм бол одоо тэдний дунд дэндүү их тусламж анхаарал танаас нэгсээр байгаад одоо таны чадахгүй эсвэл их хүсэхгүй байгаа зүйлийг чинь танаас шаардаж эхэлнэ. Таны өөртөө зарцуулах тэр цаг хугацаа нөөц болцоог чинь нөгөө хүмүүс чинь өөрсдөө чинь ашигтайгаар одоо сорж авах хандлагыг үүсгдэг. Одоо шимэгч гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн одоо эдгээр зүйлсийг анзаараад зөв хэв хэмжээ өөрийнхөө хил хязгаарыг тогтоогоод байгаарэ. Ерөө сураагүй бол эцэст нь аль хэдийн өөр ингэ шантраад одоо бүр burn out болно шүү дээ. Сэтгэл санааны хувьд одоо бүр ингэ авах юмгүй найгуу болно. Тэгэхээр аль болох set boundary-га эртхэн тогтоогоор. За 5 дахь шалтгаан энэ бол юу вэ гэхээр хүмүүс таныг улам бүр дарамтлж эхэлнэ гэсэн үг байгаа. Хэрвээ та ингээл их сайхан сэтгэлтэй сайн байсаар л байх юм бол тэр л ингээд зөвшөөрөж тэр л хийх ёстой. Тэрийг л явуулчих. Тэр л бидэнд цаг гаргана. Тэр зөвшөөрнө гэх маягийн тийм хандлага аль хэдийн үүсчихнэ гэсэн үг. Тэгэхээр айжмаар эн чинь таныг ачаалуулаад дарамтыг чинь ихсгээд үр дүнд нь одоо таны хувьд үгүй гэж хэлэх аргагүй тийм шахалт үүсгдэг гэсэн үг тал талаас нь. Бүр ингээд үгүй гэж хэлмээр байсан ч гэсэн тийм зөвшөөрөхөөс аргагүй таныг шахалт одоо болон шахдаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэргийн nice байгаа л байх юм бол таныг одоо заавал хүн болгон тусалдаг хамгийн түрүүнд хүүж өчтдөг хүн болгоод та өөрийн ирэхгүй тийм дарамтанд орно гэсэн үг. За ингээд сүүлийн буюу 6 дахь шалтгаан юу вэ гэхээр чухал боломжуудаа алдах эрсдэлтэй. Юу гэж нэ гэхээр амьдрал дээр одоо танд хэрэгтэй өөрчлөн хэрэгтэй хамгийн том боломжууд бол бидний өмнө гарч ирээд байнгын хажууч байгаад байхгүй шүү дээ. Шүнх гэл хажуугарч өнгөрчдөг. Заримдаа танд маш хэрэгтэй боломж гарч ирнэ. Одоо өөрийгөө хөгжүүлэх карьер дэвшил дахиж гаргах ч юм уу, хувийн амьдралыгаа одоо гоё болох ач холбогдлоо тийм дэвших гоё мөчөд гарч ирдэг байхгүй. Тэр бүрд нь үгүй гэж хэлж чадахгүй зангаасаа болоод бусдын ажлыг хийх шаардлага үүсвэл яах юм бэ? Тэгэхээр шаардлагагүй зүйл цагаа зарцуулснаар өөртөө зориулах чухал цагаа алддаг гэсэн үг. Тэгэхээр нэг өсөндө та үгүй гэж хэлж сурахгүй юм бол өөрөө болон өөрийнхөө ирээдүйнхөө боломжуудад алдах нь шүү дээ. Энэ бол маш аюултай. Тэгэхээр та эхний алхам бол
үгүй гэж хэлж сурах. Үгүй гэж хэлж сурахтаа бүхлөд ном байдаг шүү дээ. За ер нь ингээд бодохоор бол хүмүүстэй сайхан харилцаатай эерэг байх нь бол мэдээж хэрэг гоё. Бүгдтэй сайхан харилцаа үүсч одоо амар тайван орчныг үүсгэх нь одоо юу гэдэг те муухай уур амьсгал байхгүй гоё атмосфер байна те. Гэхдээ урт хугацаанд энэ бол сүр үр дагаврыг харуулнаа. Тэгэхээр яах ёстой юм? Яг асуулт гарч иж байгааз. Тэгэд би яах ёстой ингэж та асууж магадгүй. Тэгэх юм бол ямар нэг зүйлд одоо хил хязгаар буюу set boundary-га тогтоож сурах хэрэгтэй. Өөрийнхөө цаг, сэтгэл, нөөцийг хамгаалах хэрэгтэй шүү дээ. Тэгэл үгүйгээ хэлээ сурчих юм бол эн чинь тийм муу гэсэн хүн биш. Ерөөсө тухайн үед таныг энэ нэг ингэчлээ гэдэгч болж урт хугацаанд та тэр хүнтэй бүр муудаа ч юм уу муухай салахгүй шүү дээ. Төрхөн зүрийн асуудал. Эерэг харилцаа бүгдэд найрсаг байх болон бусдад ашиглуулах энэ хоёроо маш сайн ялгаж сурах хэрэгтэй. Ялгаж сурна гэдэг чинь та одоо хин үнэхээр чин сэтгэлээсээ одоо таныг ойлгож, талархаж, ойлгож, дэмжиж байгаа эсвэл хин зүгээр таныг ашиглаад байна гэдгийг ялгаж сурах хэрэгтэй байхгүй. Энэ бол маш хэрэгтэй зүйл. Тэгэхээр өөрийнхөө үнэт зүйл, зорилго дээрээ төвлөрөөд хүмүүст одоо тэгж таалагдахаар яах юм бэ? Би яаж байгаа вэ санаа зовхоо бүр авчаа хийзэв. Хүмүүст өөрийгөө таалагдахгүй зүгээр л өөртөө итгэлтэй, өөртөө цаг гаргаж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэрнээс ч одоо дараагийн удаа ямар нэг хүн одоо танаас тусламж авах юм бол шууд заа тгий нэрээ би тусалчаа надад цаг зав байна гэж хэлэхгүйгээр яарахгүйгээр байж байгаарэ. Надад үнэхээр цаг зав боломж одоо миний чамд туслах нөөц уулцсан байна уу гэж өөртөө яг тунгаан бодоод үнэхээр байвал тусалж болно шүү дээ тий. Байхгүй бол зоригтойгоор үгүй ээ би энэ удаа үнэхээр боломжгүй гэж хэлж сурах хэрэгтэй гамаа. Яагаад би энэ талаар ингэж олон дахин өөрийнхөө үн цэнийг бусдад одоо юу гэдэг нь те хитрхи найрсаг биш вэ гэдэг шалтгааныг тавих ойлгоор яагаад гэвэл одоо байгаа энэ нийгэм чинь нэлээд босромог гэх юм уу та хүн болгон таныг ашиглах гэсэн хүн болгон танаар одоо те чи өмнөгшөө байгаа ч яагаад ийм олон толоо хөлтөө болцсон баг ингээд номгон дүлгөөн хоньны мөр шиг зөөлөн дүлгөөн байгаа ч гэж шаарддаг байхгүй. Тим юмд энэ босромог нийгэмд хүмүүс битээ ажиллаач гэж хэлэх гээд байгаа. Гадуур одоос хүмүүс айгүй муухай шүү. Үнэхээр муухай сэтгэлээ. Наана инээж байгаа цаанаа ингээд үнэхээр муухай сэтгэлтэй хүн байна. Хаасайгүй одоо энэ гадуур болж байгаа та энэ мэдээ, шар мэдээ хүмүүсийн ярьж байгаа юм, соён эвлэлээр ярьж байгаа эрг юм байхгүй гоостэй. Энэ цаг орчин та ингээд өөрийнхөө нөөц болцоо өөрийнхөө одоо тэр гой сэтгэлийг хамгаалж үлдээчихсэн гэсэн үднэс энийг хэлж байна. Нэрээ сайхан юм байгаа. Гэхдээ бүгдээрээ жоохон санаатай байж санаас оцгаая. Тэгэхээр Эрдэнэтийн болонд байсан баярлалаа. Дараагийн удаа бас нэг өөрсдийн талаар би ярилцах болно. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх болно. Өөрийгөө суугдчих чинь миний сууг шүү дээ. Тэгэхээр та хүн subscribe дараад хүлээж байгаарай. Удахгүй л зэ.